Энэ удаагийн бичлэгээр та бүхэндээ данганц сүнс чөтгөрийн түүх биш, харин ад зэтгэр амилсан тэрэн сүнс чөтгөр аллаг амиа хорлолт хар тамхины ордон болох олон хүний мэддэг хэрнээ мэддэггүй юм шиг, мэдэхгүй хэрнээ мэддэг юм шиг Лос Анжелес хотод одоо хүртэл 100-ыг дамнан оршиж байгаа гэмт хэргийн уул уурхай Сесил хотелийн тухай ярих юм. Мөн хэтэрхий эмзэг мэдрэмтгий хүмүүс дараах бичлэгийг сонсохгүй байхыг зөвлөе. Сесил хотелтэй холбогдох хамгийн эмх замбраагүй бодит түүхүүд хаанаас эхлэлтэй вэ? Сесил хотел нь Америк нэгдсэн улсын хамгийн их муу нэртэй зочид буудлуудын нэг гэж тооцогддог байна. Лос Анжелес хотод байрлах энэхүү зочид буудал нэгдсэн цагаас хойш амиа хорлолт, хүн амныг хэрэг, зовор лалуурчдтай холбогдсон урт бөгөөд харанхуй түүхтэй. Энгийнээр хэлбэл цус сүнсэнд дарагдсан хар шидийн эсвэл хүнд гэмт хэргийн яг л гүний дундэршгүй үүр уурхай мэт адилхан тайлбарлаж болох газар билээ. Фильм Daily-гийн мэдээлснээр Сесил хотел нь 1924 онд бизнес аялал хийдэг хүмүүст зориулан баригдсан бөгөөд их хямралын үед бусад бизнесүүдийн адил хүнд байдалд орсон байна. Зочид буудлын орчим тэр чигтээ Skid Row бүс буюу орон гэргүй хүмүүсийн цуглардаг ядуусын бүс болон хувирч Bio Arts хэв маягийн хийцтэй 700 өрөөтэй тансаг чимэглэлтэй Сесил нь аажмаар хямд буудал болж түр оршин суугчид болон илүү бохир амьдралыг эрэлхийлэгчдэд үйлчилдэг болсон юм. Яг энэ үеэс эхлэн Сесил хотелийн муу нэр тархаж эхэлжээ. Үүнээс хойш тус зочид буудлын түүх нь харамсалтай осол золгүй явдлуудын цуврал болсноор ирсэн бөгөөд энэ байдал сүүлийн жилүүд хүртэл үргэлжилсэн байдаг. Анхны бүртгэлтэй амиа хорлолт нь 1931 онд. 1931 оны 11-р сарын 19-нд Сесил хотелд анхны бүртгэлтэй амиа хорлолт болсон байдаг. Манхэттен Бич хотын оршин суугч Нортон зочид буудлын ажилтнууд өрөөндөө нас барсан байдалтай олдсон байна. KCAT-ийн мэдээлснээр түүнийг олдохоос хэдхэн цагийн өмнө нас барсан байсан гэж мэдээлсэн байна. Цагдаагийн шалгалтаар Нортны хантаасны халааснаас хорт бодис агуулсан байж болзошгүй капсулууд олдсон байна. KCAT-гээс энэ нь Сесилд болсон анхны ийм хэрэг байгаагүй байж магадгүй гэж тэмдэглэсэн байдаг. Дороти Робертсон гэх эмэгтэй нөхрийнхөө үхлийн дараа нойрсуулахын мэхээр хэрэглэн амиа хорлохыг завдаж зочид буудал дотор 3 өдөр тэнэж явсны эцэст эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Grace Magro 9 давхраас унсан 25 настай эмэгтэй. 1937 оны 3 дугаар сард Сесил хотелд дахин нэг нас баралт бүртгэгдсэн байна. Лос Анжелесийн орчин суугч 25 настай Grace Magro 9 дугаар давхрын цонхоор унсан бөгөөд энэ нь амиа хорлолт байсан уу эсвэл осол байсан уу гэдг нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй хэвээр. Унах явцдаа тэрээр цахилгааны утасны шугамд орооцолдож газар унахдаа түүндээ бүтэн ороогдсон байжээ. Лос Анжелес Таймс сонинд бичснээр тухайн үед түүний хамт байсан Madison гэх нэртэй 26 настай тэнгисийн цэрэг унтаж байсан бөгөөд юу болсон талаар мэдээлэл өгөх боломжгүй байжээ. Магрог эмнэлэгт хүргэсэн ч удалгүй нас барсан. Хэрв энэ нь санаатай үйлдэл байсан бол Сесил хотелд өндөр давхраас үсэрч амиа алдсан анхны тохиолдол болсон гэж үздэг байна. Дараа жил нь Рой Томсон нэртэй тэнгисийн явган цэргийн галс өнөөгч мөн адил үсэрч хажуугийн барилгын шилэн дээвэр дээр унаж нас орсон байдаг. 3. Dorothy Jean Purcell өөрийн төрсөн нэрийг цонхоор шийдсэн нь. Сесил хотелд бүртгэгдсэн хамгийн цочиртом хэрэгүүдийн нэг нь 1944 оны 9 дугаар сард болсон явдал юм. 19 настай Dorothy Jean Purcell гэх эмэгтэй 38 настай Ben Levin гэх эрэгтэйтэй хамт Сесил хотелд хэд хоног байрлаж байжээ. Лос Анжелес Таймс сонинд бичснээр тэр өдрийн өглөө Purcell генетл өвдөлт мэдрэгдэн төрөх гэж байгаа нь ойлгомжтой болсон юм. Левинийг сэрэхгүй байхын тулд давхрынхаа ариун цэврийн өрөөнд орж ганцаараа хүүхдэд төрүүлсэн байна. Дээрээ хүүхдийг амьгүй төрсөн гэж бодсон бөгөөд дараа нь тодорхойгүй шалтгаанаар нэрийг ойролцоох цонхоор шидэж хүүхэд зэрэгэлдээ барилгын дээвэр дээр унсан байна. Purcell дараа нь өрөөндөө буцаж орсон бөгөөд болсон явдлын талаар Левинд хэлээгүй аж. Удалгүй цагдаа нар түүнийг баривчилжээ.
Шүүхийн явцад задлан шинжилгээ хийхэд эмч нар хүүхэд амьд төрсөн болохыг тогтоосон бөгөөд уушгинд нь агаар орсон байсныг нотолгоо болгосон юм. Сэтгэл зүйн шинжилгээний дараа Перслиг ухаан санааны хувьд эрүүл бус байсан гэж үзэн түүнийг гэм буруугүйд тооцсон байна. 4. Отоны үсрэлд нэг биш 2 хүний амийг авч ядсан нь. 1962 оны 10 дугаар сард 27 настай Отон Сесил хотелийн 9 дугаар давхрын цонхоор үсэрсэн байна. Фильм Daily-гийн мэдээлснээр энэ явдлаас өмнө тэр хэнэгэнтэй маргалцсан байсан аж. Отон доош унахдаа 68 настай Жорж Жанини гэх түр оршин суугч эрэгтэй дээр унсан бөгөөд тухайн хүн зүгээр л гудамжаар явж байсан юм. Цагдаа нар очих үед хоёул газар дээр нас барсан байжээ. Анхандаа мөрдөн байцаагчид хамтын амиа хорлолт байж магадгүй гэж үзсэн. Гэвч Жанинигийн гар халаасандаа мөн гудал нь хөлөндөө байсныг харгалзан үзээд түүнийг үсрээгүй огт хамааралгүй байсан гэдгийг тогтоосон байна. Bijan Goldie Osgood өнөөдрийг хүртэл тайлагдаагүй аллага. 1964 онд Сесил хотелд гарсан өөр нэг аимшигтай хэрэг бол Bijan Goldie Osgood-ийн аллага юм. Дээрээр тэтгүрт гарсан утасны оператор байсан бөгөөд Pershing Square-т тагтаад хижээдгээрээ алдартай байжээ. Los Angeles Times-ийн мэдээлснээр Osgood-ийг зочид буудлын өрөөнөөсөө нас барсан байдалтай олсон бөгөөд буудуулсан, худгалуулсан, мөн бэлгийн хүчирхийлэлд өртсөн шинжтэй байсан хэмээн мэдээлжээ. Түүний дэргэд Dodgers багийн малгай болон тагтааны тижээлийн ууд олдсон байж. Цагдаа нар энэ хэргийг өмнөх сард Лос Анжелест гарсан өөр нэг аллагатай холбоотой байж магадгүй гэж үзжээ. Жако Селингер нэртэй 29 настай ажилчин Pershing Square-т цуснд будагдсан байдалтай харагдсны дараа баривчлагдсан ч хангалттай нотлохоо олдоогүй тул сулалсан байна. Энэ хэрэг өнөөдөрч тайлагдаагүй хэвээр үлджээ. 6. Night Stalker Richard Ramirez Сесилд амьдарч байсан нь. Сесил хотелтэй хамгийн их холбогддог нэрсийн нэг бол цоврал алуурчин Richard Ramirez. Night Stalker хэмээн нэрлэгддэг тэрээр 1984-өөс 1985 оны хооронд Лос Анжелесыг тэр жигт нь айдас давтуулж байна. Biography сайтын мэдээлснээр Ramirez дор хаяж 14 хүний амийг хороож 20 гаруй хүнд бэлгийн хүчирхийлэл, эрүүдэн шүүлт хийсэн байдаг. Тэрээр 1980-ад оны дунд үед Сесил хотелд амьдарч байсан гэж тэмдэглэгдсэн. Ramirez 1985 онд баривчлагдаж эцэст нь шоронд бүх насаараа хоригдох ял сонссон юм. Австрийн алуурчин Johann Jack Antwerger мөн энд амьдарч байсан. Сесил хотелд зөвхөн нэг биш 2 цуврал алуурчин амьдарч байсан нь баримтаар дурддагддаг. Дэдний нэг нь Австрийн иргэн Johann Jack Antwerger. Antwerger 1974 онд 18 настай Margaret Schaffer-ыг хөнөөсөн хэрэгээр бүх насаар нь хорих ял авч байсан. Гэвч шоронд байх хугацаанд идэвхтэйгээр ном зохиол бичиж зохиолчийн нэр хүнд олж авсан тул түүнийг суллах хөдөлгөөн өрнөж 1990 онд Австрийн хуулийн дагуу доод ялаа эдэлсний дараа суллагдсан байна. Суллагдсны дараа Antwerger дор хаяж 7 хүний амийг дахин хөнөөсөн гэж сэжиглэгддэг. Тэр үедээ сэтгүүлд гэмт хэргийн талаар нийтлэл бичих даалгавартаагаар Лос Анжелест ирж Сесил хотелд байрлаж байжээ. CNN-ийн мэдээлснээр Лос Анжелес түүнийг байрлаж байх хугацаанд Европт үйлцэнтэй ижил хэв маягийн хэд хэдэн аллага гарсан байна. Дараа нь Antwerger сэжигтнэр татагдж зүхтаасан ч эцэст нь Майамид баригдаж энэ хэргийг Австрич хилжүүлжээ. 1994 онд бүх насаар нь хорих ял оноосон хэдий ч тэрээр ялаа сонссон өдөртөө шорондоо амиа хорлсон байна. Роберт ба Терри Францисийн аллага. Сесил хотелтэй шууд биш ч холбогддог нэг хэрэг бол 32 настай Терри Францисийн аллага юм. Los Angeles Times сонинд бичснээр 1988 онд Терри Францис өөрийн хамтран амьдарч байсан залуу Роберттойгоо 7 жилийн турш хамтран амьдарсан хосын харилцаатай байжээ. Хантингтон бич дэх байшиндаа худгалуулж нас барсан байдалтай олдсон байна. Хөршүүдийн дуудлагаар цагдаа очих үед Терри Францис аль хэдийн нас барсан байжээ. Гэрчүүд Робертыг тухайн өдөр байшингаасаа гараад машинаар явж байгааг харсан гэж мэдүүлсэн байна.
Роберт бараг 2 сарын дараа олдсон бөгөөд тэр үедээ Сесил хотелд нуугдаж байсан аж. Яагаад тэр зочид буудлыг сонгосон талаар тодорхой их сурвалж байхгүй ч Сесилийн муу нэртэй холбоотой гэж зарим хүмүүс үздэг байна. Элиса Лам зочид буудлын усны савнаас олдсон 2013 оны хэрэг. Сесил хотелд болсон хамгийн сүүл үеийн хамгийн их маргаан дагуулсан хэрэг бол Элиса Ламын үхэл юм. 21 настай Канад оюутан Лам 2013 оны 1-р сарын 26-нд зочид буудалд бүртгүүлсэн байна. CNN-ийн мэдээлснээр оршин суугчид усны даралт, амт, өнгөний талаар гомдол гаргасны дараа 2013 оны 2-р сарын 19-нд засварын ажилтан зочид буудлын дээвэр дээрх усны савнаас түүний цогцыг олсон байна. Ламын сүүлчийн мэдэгдэж буй бичлэг бол лифтний камер дээр бичигдсэн бөгөөд тэр бичлэг олон нийтийн анхаарлыг татсан байна. Бичлэгт Лам лифтэнд орж гарч довчлоо руу дарах үл харагдах хэн нэгэнтэй ярьж байгаа мэт хөдөлгөөн хийж байгаа нь харагддаг. Ламын цогцос 8 фут өндөр усны сав дотор олдсон бөгөөд түүний хувцас эд зүйлс мөн савн дотор байсан ч тэр өөрөө нүцгэн байсан гэж мэдээлэгдсэн байдаг. CNN-ийн мэдээлснээр түүний үхлийг осол гэж дүгнсэн. USA Today сонинд бичснээр Лам 2 толь сэтгцэн эмгэгтэй байсан нь энэ эрэгт нөлөөсөн байж болзошгүй гэж үзсэн байна. Гэсэн ч тэр яаж усны савнд орсон бэ гэдг нь асуулт бүрэн тайлбарлагдаагүй хэвээр үлдсэнийг илтгэн. Мөн түүнээс гадна хамгийн хачиргалтай нь тэр өндөр усны савн дээрээс хүний бидгийг л амьтны чихээ улмөр олдоогүй нь олонний анхаарлыг татдаг юм. Сесил хотел ба American Horror Stories. Миний үзэх дуртай бүр хамгийн хайрлаж харамлаж үздэг American Horror Stories цувралын 5-р бүлэг болох хотел бүлгийн зохиолд нөлөөлсөн ба Сесил хотелийг Гордес хотел болгон өөрчилж гаргадаг ба зочид буудалд өрнөх үг улиралд олон харахгүй аимшигтай дүрүүд гардаг. Довчхондоо уг буудалд өгөх юм бол тэндээс хизээж гарах боломжгүй ба тэр дотроо үрдүүлтэн тэнүүчилж тэнд буудалсан амьд хүмүүсийг алж өөрсдийн игнэнд элсүүлдэг билээ. Devil's Night нэртэй ангид Америкийн алдарт цуврал алуурчдын дүрүүд гарч ирдэг бөгөөд тэдний дунд Сесил хотелийн хуучин оршин суугч Ричард Рамирезийн дүр багтсан байдаг. Screen Rant-ийн мэдээлснээр энэ улиралд дан ганц Сесилээс биш түүнээс гадна 1890-ад онд баригдсан Холмсын Murder Castle-аас мөн санаа авсан байна. Одоо тэгвэл олон хүмүүсийн сонирхдог нэгэн асуултанд бөөндөө хамт хариулцгаая. Сесил хотел одоо нээлттэй юу? Сесил хотел өнөөдөр анхны нэрээр ажиллахаа болсон ба 2011 онд түүнийг Stay on Main гэж нэрлсэн бөгөөд хэд хэдэн удаа эзэмшигчин солигдож засвар шинжилэл хийгдсэн байна. 2017 онд уг барилга Лос Анжелес хотын түүхэн дурсгалт барилгын жагсаалтанд орсон бөгөөд Corbett Los Angeles-ийн мэдээлснээр засварын ажил 2021 он гэхэд дуусах ёстой байсан бол одоогоор бүрэн нээгдээгүй байна. Товчхондоо бол энэ хүү барилга энэ зочид буудал маань одоо ч бидний дунд байгаа билээ.